Манай бүс нутаг бол маш чухал бүс нутаг. Зүүн Азид бол дэлхийд бас улс төр том эдийн засгууд байгаа. Улс төрийг тодорхойлж байгаа том гүрнүүд оролцож байгаа. Хүн ам ихтэй. За мэдээж сорилтууд бол дэлхийд даяар бүхий л улс орон тулгамж байгаа асуудлууд оролцож байгаа юм томоохон орнууд энэ бүс нутагт байгаа. Тэгэхээр энэ бүс нутгийн асуудал нь өөрөө Монгол улсыг сонгож Монгол улсад яриа хэлцээгээ идэвхтэй хийж байгаагийн бас нэг чухал зүйл нь бол стратегийн үед манай улсын байршил маш чухал. Хоёрдугаарт манай нээлттэй гадаад бодлого өөрөө бас олон улсын анхаарлыг татдаг. Зурчлах бас боломжийг улс оронд олгодог. За бүс нутагтаа бас маргаантай улс орнууд зөндөө байдаг. Тэгэхээр энд яриа хэлцээнд оролцох нь өөрөө улс орон болгонд маш ач холбогдолтой. За манай энэ бүс нутагч юм стратегийн, иж бүрийн стратегийн түншлэлтэй улс орнууд байгаа. Тэгэхээр бид нар бүх улс оронтойгоо бүс нутагтаа дийлхэн бүх улс оронтой бид нар найрсаг харилцаатай. Ямар нэг улс оронтой ямар нэгэн маргаан байдгүй. Энэ нь өөрөө манай гадаад бодлогын бас нэг давуу тал. Тэр утгаараа энэ манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр манай санаачсан санаачлагт ирж оролцох нь маш чухлаа гэдгийг онцолж хэлхийг хүсэж байна.